14 цагаас эхлээд хүн амын төлөөлөх зөвлөлийн хурал боллоо. Нийтдээ нэг 150 орчим гишүүдтэйгээр өнөөдрийнхээ хурлын үйл ажиллагааг явууллаа. Маш амжилттай зохион байгууллаа. Ингээд нийтдээ 126 нэр дэвшигчдийг бид нар нууц санал хураалтаар албан ёсоор баталгаажууллаа. Өдөөс өмнө бол бид нар тойрогт нэр дэвшиж байгаа 78 нэр дэвшигчтэй бол тодорхой танилцуулсан байгаа. Өдөөс хойш хуралдаанаар бол бид нар жагсаалтаар нэр дэвших 48 нэр дэвшигчтэй өнөөдөр дөнгөж сая батлаад авчирч байна. За тэгэхээр энэ ямар учиртай жагсаалт байх юм бэ гэхээр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх үед хүн амын зүгээс бид нар манлайлж ажиллаж байсан. Иргэдтэй яг энэ жагсаалтыг яаж гаргах вэ? Иргэдийн яг хүсэл сонирхолд нийцсэн тэр жагсаалтыг бид нар гаргаж та бүгдийн сонголт болгож өгнө гэж амлаж ирсэн. Яг энэ амлалтандаа бол хүрсэн. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр 48 нэр дэвшигчид бол 24 эрэгтэй эмэгтэй нэр дэвшигчид бол байгаа. Тэгээд статистикээр дурдах юм бол 70 орчим хувь нь бол доктор, мастер ийм хүмүүс бол байна. Салбар болын мэргэжлүүд байна. Өмнө дурдсанчлан бид нар нийт нэр дэвшигчдийн маань 46% нь эмэгтэй нэр дэвшигчид, 54% нь эрэгтэй нэр дэвшигчид бол байгаа. Тэгээд нэр дэвшигт ялангуяа жагсаалтанд тавьсан бидний шаардлага бол ерөөсөө бодлогын улс төрчид байна. Популизмын эсрэг сүрдэг улс төрчид байна. Конопт арахта улс орныхаа бүтэн том эрх ашиггаа хараад түүнийг коноптлог ийм улс төрчид байна. Өнөөдөр иргэд ойлгохгүй байсан ч алга ташуулсан ч гэлээ гэсэн ирээдүйд энэ Монгол улсад хэрэгтэй тэр шийдвэрүүдийг гаргах ийм жагсаалтын нэр дэвшигчдийг бид нар өнөөдөр баталгаажууллаа. За маш тодорхой хэлье. Өмнө нь худлаа ярьж хулгай хийсэн хүүхдүүд байхгүй. Маш цэвэрхэн бүх чүүгээд үзэх хэрэгтэй. Хүн намаас ямар нэгэн хулгай хийсэн нэр дэвшигч байна гэх юм бол түүнийг баримтаар гаргаж ирээрэй. За энийг бол би маш их итгэл үнэмшилтэйгээр та бүгдэд хэлж байгаа юм аа. Иргэдтэй бас үүнийг амсныхаа дагуу ийм нэр дэвшигчдийг томилж байгаа. Хоёрдугаарт эрдэм боловсралтай нэр дэвшигчд байгаа юм аа. Бусад намуудын нэр дэвшигчтэй харьцуулж үзээрэй. Хүүхдүүхийг харьцуулж үзээрэй. Эрдэм боловсролыг харьцуулж үзээрэй. Гуравдугаарт салбарын мэргэжлүүд байгаа. Тэгэхээр зөвхөн номын сан суусан биш, цаашаа мэргэжлэрээ ажилласан, ачаа үүрсэн ийм салбарын мэргэжлүүдийг өнөөдөр бид нар жагсаалаа. Ингээд нийт жагсаалтаа бид нар 80.2% дэмжлэгтэйгээр баталгаажууллаа. Маш их арчлалтайгаар нээлттэйгээр энэ жагсаалт болон тойрогт дэвших 78 нийтдээ 126 нэр дэвшигчтэй маш их амжилттайгаар баталгаажууллаа. Хүн намын нэг давуу тал бид асуудалд маш их ёс зүйтэйгээр соёлтойгоор за дээрээс нь бодлого ярьж, зарчим ярьж энэ асуудлуудаа шийдсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол зарчмаа тохирж иж энэ нэр дэвшүүлэлтээ хийсэн анхны тохиолдол байх. Ямар нэгэн маргаан байхгүй, зөрчил бол байхгүй. Тэгэхээр хүн намын нэр дэвшигчид цаашаа 2024 оны сонгуулиар иргэдтэй очихдоо нүүр бардам. Хоёрдугаарт өөрийн гэсэн тав тодорхой мөрийн хөтөлбөртэй түүнийгээ хэрэгжүүлэх өөрсдийнхөө багтаа очих болно. Очихдоо та бүгдэд Монгол улсын ирээдүй цаашаага итгэл найдвартай байх юм уу? Гэрэл гэгээтэй байх юм уу гэдэг тэр бодлогыг, тэр гэрэл гэгээг хүн намын нэр дэвшигчид өгөх болно. Өөрөөр хэлэх юм бол харлуулалт бид хийхгүй. Өөрөөр хэлэх юм бол бид хүмүүсийг мөн хувь хүмүүсийг улс төрийн намуудыг харлуулахгүй. Эсвэргээрээ бид бодлого ярина. Ийм их бухимдалтай байгаа нийгэмдээ бид гэрэл гэгээ өгөх болно. Итгэл найдвар өгөх болно. Ийм болохоор 2024 оны сонгуул хүн нам бэлэн боллоо. Бид одоо цаашаага улс төрийн тоон наадамд оролцох, давах, эргээд Монгол улс ялах энэ гараанда гарсан гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Баярлалаа.